За орой мэдрэг зарим нэг гişүүдийнхээ өмнөөс санаа зовж явна гэдэг чинь бас лүд юм да нэрэ. Та хүн танхим ардаа 10 сарын 16-ны өдрийн үндсэн улс орчхийг санууладсан гişүүд нь орж ирэхгүй байсан одоо үндсэн үйл зөрчигчдийг сануулсан гişүүд нь орж ирэхгүй байсан хуралдааны эсрэг барилцсан. Сануулад орж ирэхгүй байсан хүмүүс нь орж ирээ суудсан. Нөгөө үндсэн үйл зөрчигчдийн хүмүүс нь гараас битсэн. Тэгээ хүчиндээ турлаа гэдэг үндсэн хуулиа зөрчсөн. За тэгээд ерөнхийлөгч хориг тавьсан. Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчлийг тогтоочихсон. Ингээд шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гарсны дараа манайхан нөгөө нөхөд маань тайлбарлаад яваад байгаа янз янзаар. Мэдээч тайлбарлаад байгаа юм уу хуулиа? Мэдхгүйч тайлбарлаад байгаа юм уу? Эсвэл нийгэм мэдхгүй учраас мэддэг юм шиг жүжиглээд байгаа юм бөөмөд. Одоо зарим нэг гişүүд нь засгийн газрын гişүүд амь насны талтахаар занал хийлээл гэн намайг одоо дагаж гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж яах гээд баахан машины дугаар барьцсан зогсоодох юм. Гэхдээ Монгол төрийн тусгай албаны гүйцэтгэх ажиллагаа чинь тэгээд тийм ил цагаа явдаг болчихсон юм уу? Амныхаа зоргоор ярьдаг болчлоо шүү. Ингэж яриад байгаа яриаг чин ард иргэж юуг сонсож байгаа гэж нүдэн анаа чихээ бөглөөд сонсож байгаа шүү. Төрийн ажлыг гацаах гээд тэр дундаа одоо хууль зүйн сайдаар инкварийг ингээд томилох гэдэг ингээд арга ядаж байгаа байдлууд чинь нүүрсний хулгай гэдэг чинь байгаа юм байна, үний юм байна гэдэг зүйлийг баталгаажуулж байгаа. Өнөөдөр бид нар багш нар эмчнэрээ цалинг нэмэх, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх гэхэд нэг их найд төгрөгийг хаанаас гаргахгүйгээд хуруугаа умсаа хуухлах гэж сууж байгаа шүү дээ. Ойролцоогоор. Тэгэхэд энэ нүүрсний хулгай ард хэдэн зуун их найдын асуудал яригдж байгаа. Тэгээ үүнийгээ зэгчлэхгүй юм уу? Зэгчлийгээд хурлаа яагаад цаашаа явах гэхлээр нөгөө нөхдүүд гараа авчиж байгаа юм байна л да. God ингээ бортгийн уурхайг ярьж байгаа юм. Тэндээс нэг хурц нүүрс олборлоогүй гэд. Бортгийн уурхай байгаа газар чинь 35 га газрыг аваад нүүрс угаах үйлдвэрээ барьцаалаад байна. Тэгээд тэр нүүрсийг буюу 404 их найдаар үнэлэгдэх нүүрсийг монопол эрхтэйгээр тэр Админерал гэж компани зарж борлуулах эрх авчаад гэрээ байгуулчаад байгаа асуудал шүү дээ. Би тэгэж ойлгоод байгаа. Би одоо энэхээр одоо нэг дэвшигчээс ерөнхий сайдаас асууя гэж бодож байна. Энэ үнэн юм уу? Би бол ингэж ойлгож байгаа. Энэ хулгайн асуудал энэ зөрчлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэх юм бол энэ багш нар эмч нарын цалин бид нар $1000 хүрэх асуудал алга байна. За 1 минут нэмж тодруулъя. Ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх гэсэн асуудал алга байна шүү дээ. Үндэ байгаа төс маань хурж хүрэхгүй учраас хомсоо агуулж гас сууж байгаа хүмүүс шүү дээ бүгдөө. Тэгээ бүгдээр нэг жоох үнэн ярьж энэ хуралдааны тахимд иргэдэд үнэн мэдээлэл хүргэмээр байна. Тэгэхгүй зүгээр нэг амныхаа зоргоор ярьж хуулийг өөрөөстэйгээрээ тайлбарлаж хүний тархиталгаа угаахаа болцоомоор байна. Баярлалаа. За Баттамрын инхүү иргэн асуултанд хариулъя. Хулдаан. Гэхдээ энэ үнэн үү одоо бодлоо энэ ч одоо бүр их тийм сонин юм болоод байгаа шүү дээ. Одоо энэ амар өсвөлэн дарга энэ адмиралтай холбоотой асуудаа зэгцлээ гэж манай оюун эрдэнэ ерөнхий сайд 23 оны 11 сард нүүрсний сонсгол зохион байгуулалтаас 45 хоногийн өмнө Монгол улсын засгийн газрын хуралдаан дээр хэлж ирсэн. Өөрөө хэлж ирсэн шүү дээ. Тэгээ энэ сонсгол тэр хэвлэл мэдээлэлээр гарсан гэж байгаа тэр асуудлуудыг хянан шалгач шинжээчнэр судлаад бүхэлдээ хууль тогтоом зөрчиж Бортгийн орд дээр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэдэг тендер зарлах халахвчаар би халахвчаар гэж хэлээд байна шүү дээ. Тендер нь тийм нэртэй тендерийн бичиг баримтыг юу гэж өөрчилсөн гэхээр Бортгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрх өгчөж байгаа байхгүй юу тэр компанид. Хамгийн гол асуудал энд байгаа. Шанаг нүүрс одоо
ухаагүй штэ бортойгоос одоо байж байгаа штэ гэж хэлээд байгаа. Тэр нүүрсий чинь энэ сонсгол хийгээд өмнөх улсын их хурл 24 оны 1 сард хууль бус ийм үйл ажиллагаа болсон байна гэж тогтоод цуцалсан учраас хулгай үргэлжлэх боломжийг хаад зогсоогдсон байхгүй. Зогсоогдсон. Манай амар ёсгалан дарагч бүр ингэсэн шүү дээ. Одоо би энэ тэр нүүрсний хулгайны адмиралын эрхийг цуцлах улсын их хурлын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө өмнөх өдөр нь гэсэн үг. Засгийн газрын хэрэглэх газрын сайдынхаа хувьд энэ адмиралын эрхийг цуцлаа гэдэг бичгийг Эрдэнэс Монголын тузын дарга руу явуулсан байсан. Хүн харахад яаж гэнэ вэ? Би өөрөө цуцал гэдэг одоо бичиг өгсөн бидтэй гэж хэлж байгаа биз? Гэхдээ энэ зайл байсан. Зайлан байсан. Яах гэжсэн гэхээр хууль бусаар цуцлуулаад захиргааны хэргийн шүүхтэр унгаад хууль бус шийдвэр гаргуулж хагаад шүүхийн шийдвэрээр буцаад зөвшөөрлийг олох гэж залилан явсан юм. Хэрвээ улсын их хурл хууль бус гэдгийг тогтоогоод хүчингү болго гэдэг тогтоол гаргаад тэр тогтоолыг үндэслээд засгийн газар шийдвэрээ гаргах юм бол энэ нь шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдлыг эрх зүйн үед үүсгэх гэсэн байна. Тэгэнгүүт улсын их хурл шийдвэр хууль бус гэдэг шийдвэрийг гаргахаас 1 хоногийн өмнө өрсөж зориуд хууль бусаар туслуулах тэгээд шүүхээр энийгээ сэргээл хүртэл арга хэмжээ авч ирсэн. Би тэр 2024 оны 1 сард улсын их хурлын чуулганы танхимд хэрвээ улсын их хурл одоо энэ тогтоол гаргахаас өмнө та бүхэн цуцлах юм бол энэ бол өгсөн хувилцсан ажил боллоо шүү. Энийгээ болоорой гэж хэлээд тэгээд тухайн үед Эрдэнэс Монгол Эрдэнэс 5 толгой удирдлагууд энийг цуцлаагүй. Сайндаа цуцлаагүй шүү бас. Тэгээ энийг цуцлахгүй одоо хэдэн сар жил явсан бэ? Их хурлын тогтоол 24 оны 1 сард гарсан. 25 оны 5 сар цуцлсан шүү дээ. Оюутны засгийн газар. Жил 5 сарын дараа. Тэгэхдээ хизээ гэж би намын бүлгийнхаа хурал дээр намын дарга ерөнхий сайдыгаа айтайхан байгаараа ах トゥ 2 минь гэж хилжээж нэг юм цуцлсан. Тэр 7 хоногт. Нөгөөдөр нь цуцлсан.